За тэгээд эзний амраа шиг мэдээлэл өгөх байна. Тамаа. Автодоо нэг Коринт номын 15 дугаар бүлгийг гаргаж байна. Сахин юу яа? 90 оны дэвшил сонин болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр ер нь монголчууд маань сонин юм зүйл итгэдэг байжээ. Тэнд нэг хитэн юу байна? Түүх юм уу? 90 оны тэр 3 дахь өдөр үнэн сонин байсан. Энд дээр дэмжсэн байна. Энэ 3 жилийн гүрнээс тохон чинээр хүмүүс үзэх болжээ. Бас нэг дугаартай юу гэсэн тэгэхээр Ахцэг гэдэг хүн байсан. Тэр хүн юу гэж хэлсэн гэхээр хань яргийн хүн ирээд алтан цогцоо хайж гэлээ. Алтан цогцыг нь өгөхгүй байх юм бол тэр дэлхийг Монголыг устгах гэсэн юм гарсан. Тэгээ бас дахиад нэг уншижсэн чинь гал гардаг, биенээсээ гал гардаг. Тэгэхээр нөгөө одоо энэ нөгөө байдаг шүү дээ. Хуу гараараа юу зурглаар өнрөөг тэр их чим хийсэн юм шүү дээ. Тэр хүн 90 онд биенээсээ гал гардаг гэдэг түүнийг хамгаалсан болсон. Тэр бол уншиж байхдаа зүгээр надад нэг юм бодлоо. Магадгүй 90 онд хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөөд тийм магадгүй тэрнээс болоод хүмүүс юм хичээсэн юм уу? Эсвэл тэр байрны одоо тэр баримтлалыг сайн ихтэлгүйгээр яагаад хүмүүс итгэжсэн юм болоо гэж гайхмаар. Тэр нэг талаараа биений итгэж юм уу? Тэр би өнөөдөр та бүхэндээ юу хуваалцахыг хүсэж байгаа гэхээр зарим талаараа хүмүүс жоохон инээлттэй санагддаг тийм. Зарим талаараа бол одоо гайхшил төрүүлмээр хүлээж авч болохоо гэх юм. Тийм их хүний түүхийн талаар ярихыг хүсэж байна. Тэгэхээр Коринт номыг бол манай өмнө өмнөх 50 онд тийм Илч Паул бичсэн байна. Тэгээ энэ Коринт хотын талаар хэлбэлэн Ром одоо юу аа вэ? Мэдээлэл. Тэгэхээр Коринт хот маань одоо тухайн Ромын 5 дахь том дистрикт байсан байна. Энд бол 200 мянган хүн амтай. Тэгээд одоо манай Монголын чинь хамгийн том аймаг чи Хөвсгөл аймаг гэж явдаг юм. Хөвсгөл аймаг бол 135 мянган хүн амтай. Тэгээд манай Монголын хамгийн том аймагаас хэд баг 30 мянган илүү. Хүн ам их байна гэдэг бол тийм эдийн засаг сайтай гэсэн үг шүү дээ. Эдийн засаг сайтай гэж хүнд тийм төвлөрөл үүсгэх хүмүүс амьдрал. Тэгэхээр Коринт хот маань одоо Ромын маш том бомб хот болсон байж байгаа юм байна. Эдийн тэнгис Йона гэсэн хоёр тэнгисийн бомбоор дамжуулаад эдийн засаг сайтай. Эдийн засгаа дагаад хүмүүс төвлөрөл үүсгэн. За ингээд мөнгөтэй байсан хүмүүс одоо мөнгө их байгаа хүмүүс их байгаа газар юу одоо бий болдог вэ гэх юм бол тийм нөгөө зугаац юм бил. Тэ төвлөрлөө дагаад янз бүрийн тийм асуудал үүсэж байна. Тэгэхээр Коринт хотын бол зугаас юм гэхдээ. За нөгөө талаараа энэ одоо соёлын бас төв болж ирсэн юу гэхээр Африкийн грекийн бурхан байна. Энэ бурханы одоо төв Коринт хот болж ирсэн. Одоо утаа бөмбөг гэж байна шүү дээ. Монгол утаа бөмбөг буюу явж хөндлөх. Тухайн үеийн хүмүүс Африкийн мөргөнөө гэх юм бол Коринт хот болж чиж тэнд байгаа Африкийн одоо сүм мөргөл. Мөргөл нь болохоор яахын эмгтээчүүдтэй хамтдаг. Тэгснээр тэр одоо Апотето гэдэг гоо сайхан хайр дурлалын бурхны ивэлийг авнаа гэж үздэг байсан. За энэ газар Коринтын чуулганыг Паул үүсгэсэн. Тэгээ Коринтын чуулганд бол янз бүрийн одоо нийгмийн давхар хүмүүс явж ирсэн. Ялангуяа одоо энэ ер нь үүс номдэр гардаг Ромын нийгэм Гаус гэдэг хүн байгаа. Маш баян. Энэ хүн өөр юмсны эдлэнтэй том хаус дээр тэнд Коринтын чуулганыг эхний үед нь гэртээ цуглуулдаг байсан. За тэгээ Коринт хотын сангийн тэргүүн түвшинд бас Ераст гэдэг хүн явдаг байсан. За тэгээд боолоос чөлөөлөгдсөн. Тэгээд чөлөөтэй болсон хүмүүс. За зарим нь бол боолууд явдаг байжээ. Тэгээд Коринт чуулган маань чуулганд явж ирсэн одоо боловсролтой хүмүүс гэх юм уу одоо тухайн үеийн нийгмийн жоохон илээ давхаргын хүмүүс нэг зүйлийг сонирх одоо нэг ойлгомжгүй байсан юу гэхээр амьлал
тухайн хүмүүсийн боловсролын одоо хамгийн өндөр боловсрол нь грекийн философи байсан. Грекийн философийн сэтгэлгээ нь юу гэж үздэг байсан гэхээр махан биеийг хүний махан биеийг бузар ер нь бузар гэхээс одоо сул дараа энэ хэрэггүй зүйл. Харин сүнс бол гэгэн зүйл. Тийм учраас махан биеийг юу гэж үздэг байсан гэхээр махан бие бол сүнсний шор. Хүн өвчөж шоронгоосоо чөлөөлөх. Тэгэхээр амьдлын талаар ярихаар бүр тэр шороноос хүн чөлөөлөгдөд дахиад яагаад шор тийм махан бие болсон шорондоо буцаж орох ёстой гэж. Тийм учраас 15 дугаар бүлгийн 35-аас эхлээд хэрвээ унших юм бол Паул ер нь бид махан биеийн амьдлахтай яг энэ махан биеэр биш. Бидний амьдлын бие арай өөр байх юм аа гэж ярьсан. За үүнээс гадна өнөөдөр бид ярих гол санаа нь юу гэхээр ер нь энэ амьдлал гэдэг зүйл чинь яг бодит болсон юм. Тэгээд бодиттой зүйл юм. Бидгээр энэ ер нь тухайн үеийн хүмүүс хоёул шуурхных нь эргэлзээ. Намайг анх цуглаанд итгэхэд удаа бахад манай найз цуглаанд удаа бахад иржсэн. Би одоо бүр чам юу гэсэн юм ойлгохгүй. Яаж хул царайтай ингээд явж байгаа тийм. Одон орон би ч багасаа тийм одон орон хүн ухаан бүртээ ном унших гэсэн байхгүй. Чи тэгээ ингэж явж гэсэн юм ингээд цуглаанд явж. Юунд нь болоод ингэ цуглаанд явж тийм. Намайг би ч юм уу ингэж ойлгохгүй. Магадгүй танаас бас тиймэрхүү тийм одоо асуулт иржсэн гэж магадгүй. Тэгэхээр энэ асуултын хамгийн анх одоо энэ асуулттай тулгарсан хүмүүс бол Есүсийн шамнэр байна. Бид нар сайн мэдээний номуудыг унших юм бол Есүсийг одоо үхээд амьдлаа гэдэг тэр түүхтэй хамт бас нэг сургаал гарсан. Тэр нь ямар сургаал байсан гэхээр Есүсийн булшиг одоо манжасын сэргүүлтээр Аристашур ирээд мөн өгсөн тийм. Мөн өгөөд юу хэлсэн гэхээр за та нар шөнөөр Есүсийн шамнэр ирээд багшийнхаа цагцыг аваа явуулчлаа гэдэг ингэж хүмүүст хэлээ гэсэн. Тэгэхээр энэ сургаал тухайн үед аюул тархсан байсан. Тийм учраас хүмүүсийн зөвлөгийг бидчихэ. Чуулган хаана Есүсийн одоо Христийн чуулган харигдан тэр үед бас энэ сургаал хамт явж байна. Хүмүүс яриад юм. Наад бол чинь тийм амьдлаа юм худлаа гэсэн шүү. Шамнэрийн шөнөөр очиод тэр багшийнхаа цогцыг нь улшнаас нь хулгаагаад тэгээд дараа нөгөө Месая амьдлаа гэдэг ингээ ярьдаг. Ийм л юм биш. Энэ хамт явж байна. Тэр шингэрийн одоо сайн мэдээний номууд дээр шамнэр бол бас ийм байдал болсон тийм. Есүс юу цогцлуулаад бас үүнийг харсан шамнэр бол бүр шок чашаа тийм. Одоо юу гэж юм амьдрал. Яг л тэдний хувьд бол түрүү миний толгойд хийжсэн шиг баяжхан байгаагүй томхон тодорхой гэдэг шиг 3 жил Есүсийг дагах бүх амьдралаа өгсөн. Магадгүй над шиг гомсон юм тухайн Есүсийг дагж байгаа Есүсийг нас барсныг харсан бол бид баяр гомдол гэсэн баг тийм. Яг л нөгөө миний бүх итгэл найдвараа тавиад өгсөн юм байхгүй. Юустэй хийтэй. Гүр ямар амар гошгорчваа. Яаж хөлтөрчваа. Юу вэ те? Нөгөө аюу хүн бол одоо татврынхаа ажлыг орхиод бүр зарим хөрөнгөнийхөө талыг хүмүүст өгөөд тэгэнгүүтээ за Давидын хаанчлыг сэргээ гэж итгэжсэн учраас таны Давидын хаанчлыг сэргэнгүүт чинь баруун зүүн гарын чинь айл нэг суудалд би сууя гэх те. Хүмүүсийн зарсчээ гэх болно гэсэн. Ингээ явжсэн хүмүүс. Тэгээ магадгүй одоо Петр мэдлээ аягаар над шиг хүмүүс хатаа гэсэн баг. Чи сая яг те багшиг баригдчих чаад тэргүүл эхэл чинь боолын чихийг тас чаажчихсан. Чамаа яг нөгөөд нүдэлсэн очив болгоомжтой байхгүй бол ирвүү шүү. Яг бол нөгөө дүүргээ ярьдаг. Чи намайг яаж шүүн ирээд Месая очлоо гэсэн. Би чиний үйл итгээд дагаад явсан яас. Юу ч оцсон шүү дээ. Хин шүлж байна шүү. Шамнаг энэ хөө байдал болсон ба тийм. Яг ингэж би ярьж байгаа гэхээр тэдний гарсан үйлдэл биш. Шүн шатны нүцгэн зүхтааж Израиль бидээс нүцгэн явах хүмүүс. Яг бол одоо ичхүүртэй. Тэр бол аимшиг зүйл шүү. Тэгэхээр тэр хүн шатны нүцгэн зүхтааж байгаа тийм. Нүгжээс юм хаяад Петр хүртэл
чи нөгөө дагаа явжсэн шам мөн биз гэсэн чинь. Би биш таа бас андуураад байна гэх тийм. Айсан даа чи тийм юм гарч. Хүний амьдрал юм чи бидний тийм хүний сэтгэл зүгээр гэж хандж байна. Яг энэ байдалд болсон юм. Тэгтэл ийм хүмүүсийг юу өөрчлөх юм бэ? Тийм. Юу өөрчлөх гэж бодож байна. Сайхан хэвэрч. Цуглаан орсон гэл. Оо за тэр бүхэн хайртай шүү гоё хэвэрч. Эсвэл урмын ууч чадсан чад. Та нар босон штэ. Эсвэл мөнгө төгөлгүй тийм. Ийм хүмүүст юу юм тэр хүмүүсийн сэтгэлгээ гэж босох юм төрөх вэ? Магадгүй хүн нэг одоо холигдуулж болно, нэг удаа ямар нэгэн хуурдах болно тийм. Хоёр удаа хүмүүс хийжээш хуурдахгүй шүү. Магадгүй би эсвэл за дараа дахиад нэг хин нэгэн ирээд намайг дармаад гэх юм бол за болий зүг тийм. Юу сонсоог ч айлтээ гэж явж. Дахиад тийм амьдралаа асуудал эрсдэлд оруулаад хин нэг дагаж явж байгаа нөгөөх нь нас барчвал юу ч болчих жоох. Тэр үл айл ийм л байдал болчих тийм. Яг хүн бол амьдралд одоо амьд байх хугацаанд хүмүүс болохоор мөрөөл байдаг шүү дээ. Магадгүй карьерч юм. Би одоо гадагшаа явцгаана, гадаад амьдрнаа, улс төрч болно, бизнесмен болно, ийм тийм тамирчин одоо юу гэдэг. За магадгүй зарим мундаг хатан шат байж байна. Тэтгэх хүн нас барлаа. Бүхэн нэг хүнтэй дуусчих тийм. Мөн дараа нь дуусах. Өө манай тэр аюу сайхан хүсэл мөрөөдөлтэй авьяас ихтэй хүн байсан шүү гэх юм. Амьд эсвэл аюу хийх хүсэх байсан гэж юм багт шүү. Шамдрууд яг ийм байх. Яг бол тэдний хинчтэй Есүс үгсэн надад нас болсны дараа бүгдээ багшийнхаа үйл ажиллагаа одоо тийм өргөжлүүлээ та. Бүгд хийх авах ёстой гэж хинч хэлээг. Нуугдсан, зөвхөрчсөн, айцсан гэж байжсэн. Тэгэхээр 5-аас 8 дээр хэлсэн. Одоо энэ 15 дахь үеийн Крефт заби уншаад Крефт дараа нь өмнө 12-д үзэгдчихээ. Үүний дараа тэр 500 гаруй ахгүй нар нэг үчиг. Үзэгдсэн бөгөөд одоо бодолт эдний олонх нь амьд байна. Харин зарим нь ойрсчээ. Тэр дараа нь Яаков тэгээд бүхэлч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутууд үрсэн мэт надад ч тэр бас үзэгдсэн билээ гэж хэлсэн. За энэ дээр бас нэг одоо онцгойж ярих ёстой хүн бол Паул. Паул бол тэр гинэн бол биш байгаа. Тэр хүн бол зүгээр нэг тийм цуглаанд очсон чинь нэг оостай чамд бурхан хайртай шүү гэж гоё магтан дуу, гоё залбирал, гоё тийм харилцаа хандлагаар өөрчлөж хүн биш. Энэ хүн бол хуучин хэрэг, Израилийн түүхийг, Израилийн ёс заншлыг, хууль одоо юу гэдэг бүх зүйлийг баг байв юм. Тэгээ өнөөдрийнхээ ярих юм бол түүхийн, философийн, шашин судлалын магадгүй одоо угсаатан зүүн доктор хамгаас активч байна. Ийм өндөр боловсралтай. Өөрөөр хэлсэн би бол Барисагийн хамгийн хатуу Гамлиэл гэдэг багшийн дор тийм бүх насаараа суралцсан. Теологийн өндөр боловсралтай хүнийг зүгээр нэг жижиг юмар өөрчлөөд яа гэдэг бол үнэхээр болсон ч яагаад ч. Тэр 16 доллартай байсан юм а. Тэгээд энэ гуравдугаар эмгэгч тухайн үед жоохон бөөр гэдэг хүүхэд гэсэн бэр итгэж болоод удаагүй. Тэгээд Библи аваад хийхлээр манай палаад нэг ах байсан. Энийг яг настаад ах байсан. Би нөгөө Библийг хаяа уншин. Тэгээд нөгөө энэ хүмүүс чинь нөгөө тухайн үед ч дурдсан үсгч нэг байсан юм. Сууж би энэ юм ярьдаг ш. Нөгөө ах гэж байгаа. Чи ямар ном уншаад байгаа. Би Библийг яг ном уншиж. Наач одоо апоцоо юу яадаг. Яг яг нөгөө ах чинь баах юм ярьж байгаа. Оо одоо бүтээгээ бидний хийх бүлтэй нэг гэсэн багч. Сонсоод авах гэсэн. Чи одоо ийм жоох хүмүүс юм зүрхий хурдан тийм шашны ном уншаа. Наадад бүр танаа болоод ингэчлээ. Тэрний өмнө ч сайхан түүх юм ш. Одоо илүү уран зохиол юм ш. Тэр нөгөө автор иргэл гэдэг болох. Тэгэхээр одоо нөгөө жүжигч чинь хэн гэдэг нөгөө суган цэгийн устдаа тоглоод байдаг чинь хэн билээ? Баццэг гэдэг жүжигч чинь тэрний аав. Гол нь тэр хүн биш үү те. Иш нацагд орж активч хүн. Нөгөө хүн чи би мэдгүй танихгүй ч те хүн учраас ингээд өөрийнхөө ойлгосноор юм яриад. Нөгөө хүн чинь уг нь бол тэр бол бие уншаагүй активч гэж байхгүй шүү дээ. Хит хит уншсан. Магадгүй тэр хүн надад тэр Библийн чинь за христийн философийн юм байна. Израилийн түүхийн гол одоо нуглааны юм, үзэл бодлын юм, улс төрийн юм. Надгүй үнцгийг унших хэмжээ юм байна. Тэр хүн би жижиг яриа тэр өөрийнхөө ойлголт.
Тэр хүн надад юу ч гэж яриаггүй. Яг энэ би ярьж байгаа гэвэл Петр Паул өөрөө хэлсэн. Тэр Паулыг нэртлээ бол тэр хүн жижигхэн юм яриад хизээш өөрчлөхгүй. Нөгөө талаараа нөгөө хүн маань юу байсан гэвэл ер нь айгүй ирээдүйтэй Палестины хуулийн асар тийм том теологч болох ирээдүйтэй хүн байсан. Тэгээд энэ хүн нөгөө талаараа үзэл бодол нь бол Христ итгэгч нарыг за эдгээр бол яг Бурхны хуулийг гоо болсон сайхан одоо баг одоохоор гаж өрсөлийн хүмүүс гэж үзчихсэн учраас Стефаныг чөлөөгаар шимтгэн тийм тэрийг өөгшүүлээ. Тэгээ бүр ингэж байгаа шүү дээ. Одоо Дамас ч бол Сир өөр улс руу зургатсан Христ итгэгчдийн араас хөөхтөө өөр улсад үйл ажиллагаа явуулах одоо зөвшөөрлийг Санхедринаас авч Израилийн тийм хууль одоохоор улсын хурлын тийм хууль тогтоож байгууллагаас яг өөр улсад үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм. Ингэж явж байгаад замдаа энэ хүн амьдрал нь 360 өөрчлөгдсөн. Үнийг бодъё л да. Сайн хэлсэн Паул тийм ягшмал үзэлтэй, тийм гүнзгий мэдлэгтэй ийм хүнийг за тэр үүс номон дээр өөрөө нэг хааны өмнө өөрийнхөө гэрчлэлийг ярьж байгаа. Тэн дээр ярьж байхад бол үсрэл 5 минут болсон шүү. Яг үйл итгэх үйл ажиллагаа. Хамт явсан хүмүүс болоод тэнгэр дуурчгүй яав гэсэн бодол хүмүүс. Энэ л бодъё. 5 минутын дотор хүнийг нүүрэх боломжтой. Хүний оюун санааг, байр суурийг юу өөрчлөх боломжтой тийм мөнгө юу өөрчлөх боломжтой. Ялангуяа Паул бол. Ер нь бол Паултай Сесулаастай дийлэх юм бол байх болох тийм юм. Тэгэхээр өөрөө би бүх 10 жил 20 жил сурсан тэр мэдлэг боловсрол карьер бүх зүйлээ яагаад би хог болгож үзсэн бэ? Яагаад би тэр одоо орхон хүүхдүүдэд дагуулад үнс хугацаа аваад за амьдрал үлдчихээл хэвэл одоо болох байл үгээд тэр орноосоо дайж тэр сэр мэрлээ зутааж байгаа Христ итгэгчний талд орж байгаа. Ядаж тэдний нэг бас гайгүй байсан юм. Юу гэж өөрчилсөн юм бэ? Паул таваас нэр юу ч гэхээр шамны хувьд тэр айс хөрсөн хүмүүс. Тэр амиа хамгаалтад нуугдчихсэн хүмүүс. Тэднийг ална гэж явж исэн энэ юм одоо надад ганц нөлөөс юу гэхээр би амьдсан Есүстэй болсон гэж хэлсэн. Ингэж үлдчихсэн гэж хэлж байгаа. Паул. Тэгээд цаашаа харах юм бол Паул хэлж байгаа. За яа тэгээ бидний юм гэж байна. Тэгвэл та нар одоо Христ итгэж байгаа хүмүүс рүү за магадгүй тухайн үеийн чуулганы хүмүүс өнөөдрийн бэлгэлээ хандчих. 12-оос би энэ 23-ыг биш. Хэрвээ Христ үхсдээс амьдрал утсан гэж ухаалагдсан юм бол таарын дотор зарим үхсдийн амьдрал байхгүй гэж юу нэрнэ? Үхсдийн амьдрал байхгүй бол Христ амьдралуудаагүй бол Христ амьдралуудаагүй бол бидний тунхаглал хоосон. Та нарын итгэж хоосон бол үнэн дээр үхсэд амьдралуудгүй бол түүний амьдралаагүй Христ тэр амьдруулсан гэж бид Бурхныг гэрчилснээр Бурхны хурамч гэрчлэл шиг болно. Учир нь үхсэд амьдралуудгүй бол Христ амьдралуудаагүй бол Христ амьдралуудаагүй бол та нарын итгэл хоосон байгаа та нар нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогч нь өгсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсийн хамгийн өргөдөлтэй болно. Харин чухамдаа Христ бүхсдээс амьдралагдсан бөгөөд нойрсогчдоос анхны үр жимсэн мөн гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хэлж байгаа хэрвээ тийм яг бид ингээд магадгүй баримсалтай хэлсэн шиг шанирн за хойлдаад ямар нэгэн байдлаар Христийг амьдрал одоо амьдсан гэж хэлээд ингээд явлаа гэж байна. Тэгвэл тааны итгэл юу болох юм бэ? Та нар юу итгэж байгаа юм? Манай найз хэлсэн юунд нь чиний итгэл яваад байгаа тийм. За яг энэ хүмүүс ярьдаг Христ итгэлийнх нэг хүмүүс бол муулгүй нэг хідэн шалтгаан байна. Тэрний үгээр бидний магадгүй зан харилцаас болдог. Христтэй аюулгүй зан харилцаатай. Яг зөв эерэг бодолтой. Одоо нийгэм сайн үйлсхийдэг ер нь тусалдаг гэж талаас нь хүмүүс их одоо юутай. Гайгүй байна. Гэхдээ бидний ингээд бүхэл амьдралын талаар яриах. Үед тэд нэр тийм за уг нь наадхан их ярихгүй та нар ингээд харах юм бол аюу гоё хүмүүс шүү дээ. Наач ч их сони юм. Яг ч үгүй энэ
зөв байдлаар одоо хүлээж авах хэцүү. Тэгэхээр энэ Паул энэ юу гэсэн гэхээр Христ 14 дээр хэлж байгаа. Христ амьдлуудыг бол бидний тунхаглах хоосон. Өмнөдөө Христ амьдлуудыг бол түүний амьдлууг Христийг тэр амьдлуулсан гэж бид Бурхныг гэрчилснээр Бурхны хуурж гэршигч болно гэсэн. Бид л Паулын талаар ярьсан. Паул Бурхны хуулийг маш сайн мэд. Бурхны хуурж гэрчилсэн хүн яах ёстой хуулийн бил үхэх ёстой. Тэгэхээр Паул өөрийгөө хэлж байгаа. Би зүгээр үхсэн хүний амьдсан гэж хэлхийн тулд би Бурхны хуулийг зөрчих хэмжээний хүн биш. Би хуулийг сайн. Тийм ээжиж яаж тэр Бурхны эсрэг худал гэрчлэж болох юм бэ? Хуулийн дагуу би үхэх ёстой. Бурхан намайг одоо өшөөлгүйгээр үхүүлэх нь би мэдчихсээр ээжиж худлаа ярих гэж юу хэлсэн гэж. Тэгээд дараа нь 16 дээр Учир нь үхсэн амьдлуудыг бол Христ амьдлуудыг бол Христ амьдлуудыг бол та нарын итгэл хоосон аа. Та нарч нүгэлтэй байсан байна гэж хоосон. Амир хоосон. Хэрвээ бид нэр тийм зам албаны жоох үг нэг хатасны ингээд та нар сонсч ирсэн нэг имээ одоо тэр юунд байдаг гэсэн. Өгчтөл ясамж байгаа. Тэр хүн өөрийнхөө ганц хүчтэй хүүгээ хизээ үнсэл үүдээр нэрнэ гэдэг. Тэгээд манай хүүхэд нь хэрэг болж магадгүй өдөр бол хадаас янз бүрийн хадаас. Яг тэгээд тэгшээ ингээд хураагаад нэг өдөр хүүхэд нь хэрэг болно. Гэхдээ хүүн хизээ ч хийгээгүй хадаас хизээ ч хийгээгүй болно. Тэгээд энийг бол тухайн үеийн тэр нөгөө хөвсөд асуужаа газрын дарга нь тэрийг хадгалаад тэгээд үзүүлэх байсан гэж сэдвүүд болж ирсэн үйл явдал юм. Тэгэхээр одоо энэ хэлж Паул хэлж байгаа нь юу гэхээр бидний итгэл бол хоосон биш. Тэгэхээр бидний юу итгэдэг вэ? Бурхан биднийг гэр нүглээс чөлөөлсөн. Биднэрт мөнх амийг өгсөн. Есүс бидний залбирлыг сонсдог. Одоо бидэрт хамт байгаа итгэдэг учраас бид махтан дуу болдог. Бид залбирдаг тийм. Энэ итгэл бол зөв сайн байна. Гэхдээ чиний яг итгэлээ тавьж байгаа объект чинь хоосон байх яах вэ? Бидний асуудал бодиттой. Гэхдээ асуудлыг шийднэ гэж үзэж байгаа бидний тэр шийдэл болгож авсан объект маань хоосон байвал яах вэ? Юу гэж Исмаил ярьж байгаа. Тэгээд энийг цаашдаа 18 дээр тэгвэл Христ дотор нойрч юм өгсөн болно 19 дээр. Бид зөвхөн амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн үргэлжтэй болно гэсэн. Тэгэхээр магадгүй бид яг одоо манай чуулганах нь энд суугаад одоо хамгийн өргөлтэй хүмүүс нь чагсаалтыг гаргая гэвэл маш олон юм байх тийм. Хизээч ирэхгүй хүүхдээ гэж хайцсан их өгсөн хүүхдээ чинь магадгүй өөрийгөө харалхан гэдгийг мэдэхгүй байгаа тэр жоох хүүхдээ. Дайн үлдсэн ялхас шиг янз бүрийн юм байж. Тэр 1942 онд одоо Польш босны үйл явдал байна. Тэрний Януш Корчак гэдэг хүн байна. Тэгэхээр энэ хүн 1940 онд еврей одоо Польшд еврей хүүхдүүдийн асамж газрын захирал гэж юм чи. Тэгэхээр 1942 оны одоо хавар яг энэ Терплака гэх хотод байдаг энэ хойглаа гэх нацистууд энэ 200 гаруй 3-аас 14 насны хүүхдүүдийг хойглаа гэж шилжүүлэх тушаал гарсан юм. Яг тухайн нацистын авцууд хэлсэн асуусан байлаа тэр Корчакс. Та бол тэр алдартай юм хүн. Та заавал тийш явах албагүй хүүхдүүдийг л тийш хойглаа гэж явуулж байгаа. Яг нөгөө тэр Корчак юу гэсэн юм бэ? Хүүхдүүдтэй дандаа тийм мөрөж хамт байна гэж хэлээд өөрөөр гараад тэр хүүхдүүдийг бүгдийг хувцслаад тэгээд жоох хүүхдүүдийн тоглоомын тэрврүүлээд бүгдийг хөвтлүүлээд өөрөө хөвтлөөд тэр хойглаа болсон явсан. Тэгээд явж явах замдаа хүүхдүүдэд үлгээ айлхгүй бол үлгээр тэгээд тайвшруулах юм байдлаар юм ярьж өгч ирсэн. Тэгээд ингэж явж байгаад энэ эмч тэр хүүхдүүдтэй хим камерт 200 хүүхдтэй хордож өгсөн.
Энэ түүх бол одоо дэлхийд дээр их яригддаг. Тэгээд энэ түүхийг хүмүүс ингээд сонсох болгондоо хүмүүсийн зүрх үйлдэл яг бүгд ингээд тоглоом хэврээ ингээд явж байгаа харахад бол. Тэгээд Монгол бас нэг юу вэ? Энэ цагаан давааны нэг үйлчлэгээр төрөмс байгуулалт нэг жил ажилласан. Тэнд нэг 3-5 настай хоёр хүүхэд. Дайгуудыг ийшээ амьд байсан юм. Тэгээд амьдч байгаа 5 хоногийн дараа одоо тэр хорооны нөгөө нийгмийн ажилчид гэртний ирж очсон чинь 3-5 настай хоёр хүүхэд гэртээ хангалттай болсон. Сархан болсон үлддэг ковид. Яасан бэ гэсэн чинь ээж хоёр хүүхдээ чамчлаа. Ахтай болсон. Хоёр хүүхэд нь усгүй хоолгүй хангалттай болсон. Тэгээд тухайн үеийн одоо нөгөө нийгмийн ажил цагдаа нар хайр чанарын болсон чинь юу сайхан жортуул хүмүүстэй архицсан сууж байна. Энэ бол тухайн нийгмийн зөрчлөөс арайч тийм. Хүүхдүүдийн хангалттай хүч шүү дээ. Энэ бол одоо юу гэсэн үг юм бэ? Нэгдүгээр нийгмийн маш олон үйлдэлтэй болж. Тэгвэл Паул юу шилж бол эднээс илүү үйлдэлтэй болж. Хэрвээ амьлаагүй Иесус тийм. Хэрвээ Иесус амьлаагүй байж байгаа бид Христ итгэсэн байх юм бол эднээс үйлдэлтэй. Яг бол бидний хувьд ийм юм сарвал мэдлэг боловсролтой залуу ийм хүмүүс Христ итгэе яваад. Өөрсдөө сайн байна. Яг бол хэрвээ амьлаагүй байсан бол бидний энэ итгэл бидний хүмүүс хараад өөрөөдөө энэ амьдралтай ба тэрний өмнө идэж уугаа дуусаагаар сайхан амьдрахаа үхсэн хэмнээ бурхан гэдэг эндээ залбираа дуулаа тэгээд тэрнийхээ төлөө ингээд амьдрал ингээд яв. Энэ үргэлжлэх биш үү? Имний л үстэй гэж ингэж ирж. Гэтэл энэ 32 дээр хэлж байгаа юм байна. Би Эфес зэрэг аргаатнуудтай хүний хувьд тэмцэлсэн бол надад ямар ашиг байсан юм бэ? Та өөрөө хэлж. Би тэг ямар ашигтай гэж юу яа одоо янз бүрийн тэр өөрөө үндэстэн рүү 14 жилийн турш 20 км газрыг явган нүцгэн туулаад Есүс амьдсан энэ юуны төлөө гэж. Тэр би зөвхөн энэ амьдралдаа Христ итгэсэн нь яах гэж би ингэж алхсан юм бэ гэж ингэж ярьж. Юуны төлөө? Энэ хэлж одоо итгэл биш гэдэг бол бас сайн бизнес карьер шүү дээ. Одоо цагтал тийм хин нэгэн одоо бөөл амар одоо хин байдаг. Хүний нөгөө сүсэг бичлэгээр дамжуулаад баахан дараалташтай болоод тэднэрээ хүрээлүүлээд одоо мөнгө юу гэдгийг өргөл барьцыг аваад Паул их боломжтой. Яг л энэ чинь өөрөө маш илүү хүмүүсийн мэдлэгээс гадна энэ хүн залбирлаа хүмүүс идэгдэг, шүтгэх хөөдөг, тайхан шиг хийдэг шүү. Ядаж Коринт чуулганыхаа энэ том энэ баян тансаг хоттой нэг чуулганы тэгээ пастор ч одоо юу гэх юм нөхөр бол тэр нь болоо яагаад ингэж амьдрахгүй байна. Тэр мэдж байгаа аль нь ашигтай гэж. Паул юу гэсэн би яагаад энэ болныг хийж байгаа ашиг юм гэдэг. Би ядаж авахгүй гэж юу. Яг ингэж авсан гэвэл би амьдсан Иесустэй уулзсан учраас би гэж авсан гэж хэлж байна. Нөгөө ихтэй сонин түүхээс монголчуудтэй зарим зүйлийг аюул хичдэг байсан юм хэлсэн. Тэр нэг алтан цогцсон гэсээр тэгээд нэг тэр алтан цогц тэр дарц цогч бүр тухайн очир бат юу хэлж байсан. Тэрний бүр зөвлөн болсон байх. Өөрөө ромбогтой холбоо байж байгаа юм. Тухайн бидний хүүхдээс мэдхгүй саяхан уншиж байгаа. Тийм юм монголч хэлдэг гэж. Магадгүй их талаар амьлал гэдэг бол одоо энэ агностик төгс баг Эхман гэдэг хүн байна л да. Агностик төгсийн ямар утгатай одоо салбар гэхээр итгэл биш шашнаас ангидаас библийн түүхийг яг баримт платформын үндэслэж судлана. Энэ баг Эхман гэдэг хүн өөрөө яг энэ салбартаа хамгийн нэр хүндтэй эрдэмтэн. Энэ эрдэмтэн болоод бусад эрдэмтэн юу гэж одоо үнсэх гэвэл Есүсийн дагалдагч нар Есүсийг амьдсан гэж батнах итгэжсэн энэ үйлдэл бол яг
шүүгэн барилгын дээр тулгуурлжээ гэдгийг энэ хүн судлаад энэ бол өөрөө итгэж хүн шаав библийг шүүмжлэх судлаач хүн л дээ. Энэ хүний юу гаргасан. Тэгээ энэ Паул хэлж байгаа тийм хэлж байгаа тийм Коринт номдэр тэр 12 даалгадагч бид зүгээр л жижиг юм хуутагдаа жижигхэн юмнаас болоод Есүсийг дагаад яваагүй маа. Бидний амьдсан Есүстэй уулзсан болохоор амьдсан Есүсийг харсан учраас бидний тийм амьшиггүй шатны өчгөн зүтгэжсэн амиа авах гэжсэн хүмүүс аим Есүс ихтэй болсон. Тэгээд Парисачууд хэлдэггүй хөл багш нар хэлчихгүй энэ хүмүүс чинь тийм юу нөгөө айц утажсан дагч нар биш маш зөрөгтэй болсон байж хараад за хэдүүлээ энэ хүмүүс орхив тайм орхив. Хэрвээ энэ үнэхээр бурхнаас ихтэй бол бид нар яагаад ч тийхгүй. Хэрвээ эдгээр өөрсдөөсөө хуулиад ямар нэгэн байдлаар ихэлсэн бол энэ утгагүй мураад юм шээ. Тэгвэл нууж унсан тийм. Одоо Христийн чуулган оршсоо байна. Яг тэгвэл Христ амьдснараа чуулган бий болж байна. Христ амьдснараа бидний итгэл амьд болж байна. Христ амьдснараа бид нэр бас амьлын гэдгээ мэдж бидний итгэл дотор харж байгаамаа гэдгийг Паул хэлж. Тэр яг л итгэгчнэрийг ёс зүйдлээс нь бие очих байхаас нь хандлагаас нь биднийг маш сайхан хүмүүс гэж хардаг байж байна. Нөгөө талаар бидний ярьдаг англи үглийн талаас сонсдог хүмүүс зайгаа байдаг гэж магадгүй. Тийм учраас хүн бид нар сайн ярихдаа багт суглаанд л очив. Тийм нэг сайн хүмүүс байдаг лөө гоё ийм хандлагатай, бодлоготой бас муу зуршлаас хол ер нь их тачгүй шүү дээ. Эсвэл итгэл чөлөөлөлт юм яриад. Англи жоо хоош дээ. Гэтэл Паулийн юу хэлж байгааг тэг англи гэдэг зүйл байхгүй байвал чуулган бол байгаа. Бидний итгэл байгаа. Бидний ёс суртахуун сайхан юм зан хандлага ямар ч ашиг байхгүй хоосон зүйл юм аа. Гол нь бидний англи дотор байгаа учраас бид ийм хүчтэй, ийм зориулалтаар амьдарч байгаа шүү гэж хэлж байна. Тэгээд төсөлд нь юу гэсэн гэхээр 15 дугаар бүлгийн 58 дээр тиймээс хайрт ахлуу нар та нарын зөвлөл зүтгэл эзэн дотор хоосон шийдгийг мэдэж тууштай байж, ууж дайрах эзний үйл хийгээд үргэлж бэлхэж байгаа гэсэн. Манай чуулганы хувьд амьдсан Есүсийг ярьдаг, амьдсан Есүстэй харьцдаг. Тэрийг Библиэс Есүсийн одоо тийм янз бүрийн сургаалаас илүү амьдсан түүхийг илүү их уншиж тэрнийг итгэлээс суурилсан. Амьдсан Есүсийг ярихдаа ичдэггүй тийм чуулган байхсаа гэж. Тэгэхээр бид нэр өнөөдөр амьсгалын баярыг байгаа гол шалтгаан энэ дээр байна. Амьсгал гэдэг бол ийм утга учиртай, ийм хүч чадалтай, ийм зүйл байгаа шүү гэдгийг энэ тавчхан гэдэг тавлаа хуваалцлаа. За тэгэхээр эзний үгийг даруугаар хүлээж аваа. Магадгүй анхаан сонссон хүмүүс ингээд үнээр Паулийн уулзсан, Петр, Яахан, Локгүй уулзсан тэр амьд эзэн үрийн өслийг болтугай гэж ерөөгөө хамтдаа хэлээ. Залбираа бүх хацарыг тусгацгаая. Баярлалаа эзэн би танд итгэхтэй. Би зөвхөн хүмүүсийн сайхан ашиг зүгээр нэг гоё орчин. Ийм хандлагаас нь болж итгэхээгүй юм байна. Үнэхээр Паул, Петр, Иохантай уулзч, унсан, цөхөрсөн таны эсрэг бүр үнэхээр улаан газар явжсэн тэр хүмүүсийг өөрчилсөн амьд эзэн тантай уулзсан учраас би итгэсэн. Бидний бас итгэсэн. Магадгүй эзэн бас яг тэр таны яг амьдсан тантай уулзаагүй хүмүүс байвал та өөрийн үр царайг гэрэлтүүлж өөрийгөө тиймээс та илэрхийлээ. Бидний итгэл бол хоосон зүйл биш. Бидний итгэл зүгээр ёс зүйн дээр, ёс суртахуун дээр, хандлага дээр байдаг итгэл биш. Энэ бол амьдсан эзэн тангаас үргэлжлсэн итгэл. Тэгэхээр таны чуулган тангаас үргэлжлсэн энэ чуулганууд, энэ итгэлүүдийг, энэ хүмүүсийг та өөрийн нэгүсэл дотор Петр шиг, Паул шиг босгож, юрөөж, ивэл болтугай гэж хөөж. Тэгээд танд бүх хатрыг өгье.
амилсан эзэн танд талархлаа өргөж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.